Шинэ коронавирусээс урьдчилан сэргийлэх зорилгоор гэр болон оффистоо халдваргүйчлэлтийг хэрхэн зөв хийх тухай зөвлөмжийг танд хүргэж байна. Хэрвээ та оффистоо байгаа тохиолдолд өдөрт 10-аас 15 минутын турш 2-3 удаа өрөөний салхивчийг онгойлгох хэвших ёстой ба агаар сэлгэлт хийж байгаа тохиолдолд бага насны хүүхдийг салхины тусгал шууд тусах газраас хол байлгах хэрэгтэй гэж мэрэгчлэтнүүд зөвлөд байгаа юм. Тэрв өрөө тасалгаанд салхивч байхгүй тохиолдолд 2-3 удаа тогтмол чигтээ цэвэрлэгээ хийж байх хэрэгтэй. Өдөр тутмын цэвэрлэгээнд 0.6% жавилон болон 3% хэт эсдлийн уусамлыг нэгтгэж найруулад тагийг сайтар таглаж хэрвээ гэрте байгаа тохиолдолд хүүхдийн гар хүрх өнцгөөс хол байлгаж хэвших хэрэгтэй. Гараа вирусын эсрэг савнгаар сайтар угааж санитал болон спиртийн уусамлаар тогтмол арчиж ариутгах хэрэгтэй. Өдөр бүр компьютерийн дэлгэцийг 2-3 удаа арчиж цэвэрлэх хэрэгтэй. Мөн гар утасны дэлгэцээ ч гэсэн давхар арчиж ариутгаж явах хэрэгтэй. 2-оос доошгүй удаа хаалганы бариул болон хаалгыг халдваргүйжүүлэн арчиж байх хэрэгтэй. Чигтээ цэвэрлэгээ ариутгал хийсэн альчуурыг холоортой уусамлтай усаар сайтар цэвэрлэж хатааж байх хэрэгтэй.